Сайн байцгаана уу? Би Ариун Тонголог байна. Өнөөдөр би та бүхэнд гэр бүл төвтэй арга билэг хотхны жижиг метр квадрат бүхий байрнуудаас танилцуулахад бэлэн боллоо. Ингээд бүгдээрээ 3500-ны 19 м квадрат ухаалаг зохион байгуулалт бүхий нэг өрөө байртай танилцъя. Энэхүү байрны гол даваа тал нь өрөөг 10 м урт төлөвлөсөн тул оршин суугчтай галтогоо, зочны хэсэг, мөн унтлагын өрөө, ажлын хэсэг зэргийг ухаалгаар тохижуулах боломжтой. Бидний харж байгаа энэ хэсэгт галтогоо байрлаж байгаа юм. Та энэ хэсэгт хоолны ширээ, тег зэргийг байрлуулж өөрийнхөө хүснээр тохижуулаарай. Өрөөний төв хэсэгт зочны өрөөг төлөвлөсөн байна. Зочны өрөөний цаана унтлагын хэсгийг төлөвлөж өгсөн байгаа. Та өөрийн унтлагын орыг зочны хэсгээс тусгаарлан гоёмсог интерьерийн шийдлэр ханд хийж өгөх боломжтой. Энэхүү нэг өрөө байрны бас нэгэн том даваа тал нь урагшаа харсан цэлгэр саруулгын цонхтой бөгөөд та хотхны ногоон байгууламж, спортын талбайг толдон харах боломжтой. Мөн тагтны хэсэг нь өрөөтэй үргэлж байрлаж байгаа тул та ажлын орчин бүрдүүлэх эсвэл хичээлийн ширээ байршуулахад тохиромжтой. Би та бүхэнд арга билэг хотхны хамгийн эргэлттэй буюу давхар бүрт нэг байрлах 35 м квадрат нэг өрөө байрыг танилцууллаа. Харин одоо та бүхэнд 5900-ны 25 м квадрат бүхий хоёр өрөө байрыг танилцуулъя. Ингээд бүгдээрээ хотхны BC блокт байрлах 59 м квадрат бүхий хоёр өрөө байрны зочны өрөөнд орж ирсэн байна. Унтлагын өрөөндөө ор, хувцсны шүүгээ, тойл зэрэг гэр ахуйн бүх тавилга багтаах боломжтой том орон зайтай юм. Галтогооны хэсэг нь нэг өрөө байртай харьцуулахад уужим саруулхан та энэ хэсэгт хоолны ширээ байршуулах эсвэл өөрийнхөө хүснээр тохижуулаарай. Үүдний өрөөний энэ хэсэгт хувцсын шүүгээ, гутлын тавирыг стандартын дагуу хийх зайг гаргаж өгсөн байна. Би та бүхэндээ арга билэг хотхны нэг болон хоёр өрөө байрны дотоод зохион байгуулалтаас танилцууллаа. Харин дараагийн удаад 3 өрөө байрнуудаас сонгон танилцуулна.